Өнөөдрийн хичээл бол өсчин орох үед хэрэглэх англи хэлний хэллэгүүд. Эхлээд зарим үндсэн нэр томьёог сурцгаая. Өсчин гэдгийг англиар хайр салан эсвэл барбершоп гэж нэрлэдэг. Харин үс засаж байгаа хүнийг барбер эсвэл хайрдэрсэр гэж дууддаг юм. Өсчин дээр очихоос өмнө цаг авахдаа I like to book in appointment for a haircut. Буюу би үс засуулах цаг аммаар байна гэж хэлдэг. Хэрэв та шууд очиж байгаа бол Do you have an openings today? Буюу өнөөдөр суул цаг байна уу гэж асууж болно. Үсээ хэрхэн засуулахаа тайлбарлахдаа I just needed trim. Гэвэл зөвхөн үзүүрээс нь бага зэрэг авахулмаар байна гэсэн үг. Харин Can you take a little off the top? Гэвэл орой хэсгээс нь жаахан хасч болох уу гэж асууж байгаа юм. Хажуу талаар нь урт үлдээгээрээ гэвэл Keep it long on the sides гэж хэлнэ. Хэрэв үсээ шатлалттай засуулмаар байвал I like some layers гэж хэлдэг. Энэ нь үсийг илүү хөвсгөр харагдуулдаг. Хүссэн үсний засалтаа 6-аар үзүүлэх нь хамгийн ойлгомжтой байдаг. I have a photo of the style I want. Гэвэл надад хүсэж байгаа засалтын маань зураг байна гэсэн үг. Can you make it look like this? Гэвэл үүнтэй адилхан болгож чадах уу гэсэн асуулт юм. Үсчин танаас Would you like a wash? Буюу үсээ угаалгах уу гэж асууж магадгүй. Харин та үсээ засуулсны дараа Could you blow dry my hair? Гэвэл үс сэнсдэж өгөөч гэсэн хүсэлт юм. Үс засаж дуусаад Do you want some wax or gel? гэж асууж болно. Харин та үсний лаг хэрэглэхгүй байхыг хүсвэл Not too much hairspray please гэж хэлээрэй. За ингээд төлбөрөө асуухтаа How much do I owe you? гэж асууна. Хэрэв үйлчилгээ таалагдсан бол хариулт мөнгийг нь үлдээхтэй. Keep to change гэж хэлдэг. Баяртай.